За SV подкастын хамгийн анхны дугаар зогтаагаас бас 3-4 сарын өмнөөс ахуулаад хэлжсэн зогтаагаас орно гэдгийг амласан. Тэгээ аль алиных нь ажил бас болоод яг одоо 2025 оны одоо гарсны дараа уулзч байна. Тэгээд зогтаах ямар ч сан энэ өдрийн мэндийг танд хүргэе. За. Тэгээ шууд ярианд орё гэж бодож байна. Киногаа нэг гэж байгаа бодохгүй те. За одоо хүн болгоны яг л хүлээж байгаа тэр нөгөө нэг солонгосын эй төвшний эй зэрэглийн жүжигчдийг Монголын бас яг энэ хошуурлын мэдрэмжтэй жүжигчтэй хорсуулж чарна гэдгийг бас тийсээд үжлээ. Гэтэ яг зогтоох ийм асуулт байна л да. Яг нөгөө солонгос жүжигчдийн хувьд ч юм уу монгол жүжигчдийн хувьд бол юугаараа өөр үдийн, юугаараа илүү үдийн, юугаараа онцлог үдийн, монгол жүжигчдийн иймэрхүү мараа илүү үд юм уу? Солонгос нь иймэрхүү мараа илүү үд юм гэж таас анзаарсан багт тэр талаар. Солонгос жүжигчдийн хувьд бол монгол жүжигчдээс арай нэг илүү биеийн хилэмж гэдэг зүйл дээр бас их анхаард юм билээ. Одоо жишээ нь шууд үгээ хэлэхээс илүү те. Ингээд одоо жишээ нь ингэж эргэчээд ингэж харж агаад үгээ хэлнэ гэдэг ч юм уу те. Бид хэд бол бараг л шууд одоо үгээ хэлэх гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг тэр загвар чиг хандлага одоо моделийн одоо модель ч бас нэг ертөнцийн те бас нэг ур чадвар нэг юм шаардсан шүү дээ. Тэрийг яаж гоё илэрхийлэх үү те харагдах байдал тэрэн дээрээ бас их нарийн тооцоотой тийм одоо сургалт байна уу да те бараг жүжигчний урам чадрын хичээлд нь тийм санагдсан те нөгөө талаараа тэр дандаа тийм нуруулаг одоо тийм царайлаг одоо тийм талаа бас их айгүй барьдаг юм байлээ тэгэл жүжигчдэр нь өөртөө маш их анхаарал тавьдаг гэсэн тийм анхаарал тавьдаг. Би одоо энэ талаас ингэж харагдана, би энэ талаас ингэж харагдана. Нэ чөөр нь өмбөжсөн, чөөр нь апио. Би энэ талаас ингэ явал эндээс ингэж гоё харагдана. Намаа ингэж аваараа ингэрээ дээр энэ минь нарийн бид хэд ч юм бол тийм байхгүй шүү дээ. Би одоо жишээ найруулсан учраас найруулсан би намаа энэ талаас ингэж аваараа энэ дээр миний нүд хүмс ингэж гоё харагдмаар нэг хэлсэн. Би тэг хуцаад ирэх. Энэ ч юм бол Монгол шүү дээ, тий. Тэгэл яг солонгос жүжигчдийн хувьд болоо тийм байна. Тэгэхээр угаасаа тэд нар ч нэг K-pop гэл угаасаа өөрийн гэсэн тий дуу бүжиг тэр нэг загвар моделийн одоо тийм имижтэй юм ус болохоор тэгдэг байх. Манад бол угаасаа арай өөр байдаг шүү дээ тий. За тэгээд ямар солонгос нэхэр болсон байна тий. Тэгэд юм цогтах зүгээр жүжигчний хувь талаас ч асууя. Яг солонгос жүжигчдийн одоо онцлог гэх юм уу эсвэл яг монгол жүжигчдийн онцлог юм энэ хоёрын ялгаа ч юм уу те бас ижил төстэй тал ч юм уу яг ийм зүйлүүд нь юу байсан бэ? Тэр дундаас солонгосын суперстар авдаг шүү дээ тийм үү? Тий, солонгосын яг зэрэглэлийн жүжигч Ёнжин Мун гэдэг одоо Netflix-ийн одоо цувралуудад тоглож байгаа лаг жүжигчин байж байгаа. За тэр бол ингээ менежертэйгээ жолоочтойгоо ингээл ерөөсөө баг ингээ явж байгаа. Тэгээд дээрэс нь хувийн жолоочтой, хувийн менежертэй. Тэд нар хүртэл бараг л Монгол байхгүй од шиг л авч амар би хата амар царайлаг тий. Тэгэл ерөөсөө ойртолт хүн бэлээ. Яг од бол яг одынхоо төвшөнд яг бараг ингээл харьцахгүй хоол идтэй тустаа тий. Тэгээд ганц удаа л нэг гоё нэг инээгээд хүнд үгүй гэж хэлэхэргүй нэг инээгээд байж хахаар би шууд гүйжчихэл ахаа нэг зураг даруулъя гээл тий. Солонгосын орчуулагчаараа ингээд тэгээд нэг зураг даруулсан чинь манай кино групп маань ингээл очрлоо зураг ахуулж исэн. Бид нэг хамт зураг авахлаа л ирсэн шүү дээ. Уулал очихтой бол би чинь бараг л 10 болоог 10 хийгээд ирнэ. Маазарч байгаа гэдэг. Үнээр маазар өрөөсөө яг ингэ дотроо тэгээ бодцсон байсан байхгүй. Ийм гоё том жүжигчд ийм юм гэсэн чинь яг очсон чинь нөхцөл байдал бол маш өөр. Тэгээд ерөөсөө бүх зүйл бэлэн болсон хойно жүжигч ирж шууд үгээ хэлээд тэр харцаа өгвөл тэгэл яваад өгдөг юм л. Ямар ч тийм юм serious тий. Бид хэд ч энэ одоо гэрлийн хөл мөлөө бариад гүйцэж авч бүр тэд нар чи өөрсдөө гол дүрийн жүжигчд нь энэ гэсэн чи бид нар хөл мөл бариад ингэ гүйцэж ингэ гайхаж харж байгаа даа. Тэгээ ер нь бол яг миний хувьд ингэ ажилласнаар бол бас их моделийн хичээл гэдэг юм уу те загварын тийм фэшн маягийн хичээлүүд нь аягүй их орд юм шиг байна. Яг тэгвэл текст хэлэхээс өмнө ингэ тийм дандаа юм тест юм үйлдэлтэй байгаад байгаа байхгүй тийм дандаа ингэ одоо ингэж мөрөө ингэж хараад дараа нь үгээ хэлдэг ч юм уу те бид хэд болохоор бас үгээ хэлэх гэж яарад идэх юм уу нэг бол одоо тэрийг ингээ зүрхэндээ мэдрэх гээд шууд ингээл юу гэж жүжиглээд байна уу те тийм нэг онцлог байлаа одоо юу гэдэг модель маягтай одоо
дуу бүжгээр талаасаа ч юм уу тэр бүх зүйл нь тийм билээ. Биеийн хилэмж тийм яг биеийн хилэмжээр бас одоо тэр юуг яаж би хүлээж авах уу гэж одоо үгээ хэлэхээс өмнө тий одоо чинь манайхан бол ерөөсө үгээ шууд суулгаар тий за би ингэж хэлжлээ царай гаргана гэл тий тэрийг мэдрэл ингээл одоо айж байгаа дүрд бол би одоо айх хэвээр айж аана гэх. Тэнд бол ерөөсө айхад одоо миний үйлдэл маань яах хэвээр би ингэж яах уу ингэх үү ингүүл гой айх ууч гэдэг ч юм уу одоо тийм юм байд юм шиг л яаж ч байсан тухайн текст хэлэхээс өмнө дандаа тийм биеийн хилэмжүүдтэй байсан. Нөгөө талаараа бас загварын тэр нэг юм цэх байдал одоо бид чинь бүхтийгөө л одоо ингээл нэг тэр ямар харагдаж байгаа бол гэдэг тэр би бол ерөөсөө нэг санаа зовдгүй. Тэнд бол бүр харин ч бүр эсэргээрээ баруун талаасаа би юм харагдана зүүн талаас ингэж харагдана. Тийм болохоор ийм одоо илүү гой сайхан байх тэр талаараа бол яг нэг жоохон илүү мэд санагцсан. Тэр дотор тээш одоо тэр жүжигчний яг уран чадвар гэдэг талаас бол би бол яах вэ Netflix-ийн тэр лаг жүжигчнтэй бол үзэхэл санагцсан. Одоо юу гэдэг те дуэл дуудаж гэнэ гэдэг шиг те ер нь би чаднаа л гэж бодогдсон. Ахыг бол би бол техникт юм байна даа л гэж одоо зүгээр бодогдсон. Гэхдээ яг би арай залуу байгаа шүү дээ. Жоохон гүрчиж магадгүй. Гэхдээ монгол жүжигчид ягаад ч юм бэ илүү тийм авьяаслаг тэгээд илүү уран бахаа гэж бодож байна. Яг нэг юм сонир санагч л да. Би өнөөдөр цугтаахыг мэдэн нас нэг хэдэн киноны зураг авалтын хараал байсан ч гэдэг ч юм уу те. Ер нь цугтаах нэг кинонд тоглож байхдаа та нэг юм өөрөө ингээл одоо яг арын албаныхаа маазарж байгаа шууд орчдөг шүү дээ тийм. Яг тэгээд ихсэн чи дээрээс солонгост чи инээдмийн кино гэж байгаа. Тэгээ ингээд бүх юм жоохон юм сериосны болоод ихсэн чинь яг нэг та өөрөө яг байж чадсан уу тэр кинон дээр? Чин орог гэдэг энэ дүр бол роль бол ер нь бол бас ингээд бүтлгүү мөрдөгч тэгээд альва нэгэн ямар нэг юм болоход шууд тэрнэл үсрээд орчдөг юм бас жоохон зүйлэг мөрдөгч аахгүй тий. Тэгээд би ерөөсөө яг би одоо зөвхөн ингэж ажиллаад байна уу? Ер нь бас босож үшт маань яадаг юм мэдэхгүй. Би бол тухайн сцен тоглохдоо энэ процесс анх удаа болж байгаа шүү л гэж өөртөө итгүүлдэг. Тэгэл одоо ингээл байж одоо энэ кино зохиол бол одоо энэ дээрс чи шууд энэ сканыг харлаад цосоодсон чи юу гэнэ гэж одоо киноны хэсэг байлаа гэж бодоход би яг энийг ингээ хаглахад тэрийг болон зохиолоо хийсэн би хагалахаа мэдчихэж байгаа шүү дээ. Гэхдээ энийг би аль болох анх удаа болж нэгэд хүш яагаад ингэ хагалч уу гэд яг би яг ингэж хардвал энэ сцен маань амьд болоод би илүү одоо үзэгчдэд одоо ихтгэл үнэмшлээ өгж байгаа байхгүй тий. Тэнгууд би одоо үнэн тоглож гин гэд одоо сайн жүжигчин болох байхгүй тий. Тэгвэл яг одоо ингэжсэн яг ингээл таскал хагалцангууд яагаад хаглалаад байгаа юм гэж ингэж чинь хотлоо явчихжээ тий. Тийм болохоор яг тухайн процесс анх удаа болж ийн гэдэг утгаараа л ерөнхийдөө тэгээ явчихад надад бас тийм хэцүү зүйл байдгүй. Тэгээд заримдаа ингээд жүжиглэх бол кино тоглох бол ингээд хэцүү байх л та. Гэхдээ өөрт ингээд амраар өөрт амар юм шиг одоо хүмүүст харагдуулах нь бас туршлага хэцүү байхгүй тий. Тэгээд нэгэнд одоо ингээд ах нь ингээд нийтмийн кинонд ингээд хэд хэдийн нийтмийн цуврал нийтмийн киног тоглолоод ингээд ерөнхийдөө жоохон ингээд энэ жанртаа бол ингээд жоохон багахан зэрэг халт зэрэг гэдэг шиг болж байгаа болохоор гайгүй болчиход байгаа. Анх бол бас мэдээч ингээд айгаал төгшөөл. Одоо жишээ нь би хамгийн анх 3 найз гэдэг нөө кино шүү дээ. Улаан ангитай кинонд чинь яг наран солгох чинь дүү болол анх удаа роль аваад тэгэл ерөөсөө жүжигч анхаах хэлээл, төөдөө ах хэлээл, тэм гахаа чи одоо ингэж жүжиглэхэд харж би ерөөсөө юуг нь ойлгохгүй 3 4 чи яах вэ? Энийгээ яаж гарах вэ? Тэгээд нэр чинь нөө тэр чи 20 тө хүүхэд чинь тий 18 19 тө 20 тө хүүхэд чинь ингээд тэр үед 20 настай байсан юм уу? Энэ тэр авцал байсан. Суулаа төгсөл байжсэн болохоор 20 гараал байжсэн. Тэгэхээр чи яг нэг бүх юм зүрх сэтгэлээр нь шүү тий ингээд тэгэл яах вэ? Би чадахгүй юм аа яг тийм байгаа таахгүй. Одоо бол ерөөсөө тий штэ ингээл одоо найрлагчтайгаа ярилцахаас ахуулаад энэ ч надад арга барил байгаа шүү дээ тий. За та энэ дээр юу гэж харсан тий. Энэ яг яах энэ тэг чин дор мөрдөгч маань одоо ингэж байгаа мó тэгж байгаа мó ингээд яг найрлагчтайгаа ингээд бүх юм ойлгомжтой чин там болоод найрлагчийн харж байгааг би ихлээр тэр зүг рүү яг ингээд хараад мэдээд авчингууд за одоо бол ингээд асуудал авахгүй болчихгоо. Тэнгууд чин тэр үед чинь найрлагчаас асуух зориг байхгүй. Тэгээд найрлагч гэхэрэл нэг арслан мангас алуурчин шиг нэг юм бодоол те нэг чимээвэ мотор гэх нэг амар тийм юм төсөөлдөг байсан юм чи тэгээд миний хувьд одоо эндээ авсан найрлагч бол хамгийн
тэгээд зүйлийн баг бидний үеийн ах байдаг. Тэгээд маа жижиг ахын одоо найз анх намайг танилцуулж ирсэн. Одоо тэгээд тийм залуу байдаг болохоор тэгээд амар би одоо амрын ах найруулагчтай бол ерөөс загнуулж үзээгүй. Нэмэх 17-оор жоохон хойлоо орё. За. Нэмэх 17-од юу н хааснуу та? Нэмэх энэ гэхдээ бас ингээд зөвхөн хоёр талаар асууж байгаа шүү. За. Санхүү мөнгөний тал дээр. За нөгөө тал дээр нь за яг жүжигчин бие хүний хувьд. Ер нь бол яг үндэ алсан шүү дээ нэмэх 17 тийм үст. Нэмэх 17 бол зүгээр л тэр бумыг олсон тийм төсөл. Шууд ингэ хэлчих юм тийм. Тэгэл одоо юуг нь авах те. Би өмнө нэг бас нэвтрүүлэг үзчихсэн чинь тухайн ерөнхий продюсер гээд Намадигийн одоо хүн нь бас телевизээр ярьжсэн байхгүй. Тэгэхээр хэлж болно л гэсэн үг шүү дээ. Биднийх одоо өөрсдийнхөө орлогоо нууцлаг байхад бит хоёр одоо юуг нь ослох вэ те. Тэгээд жижиг ахтар айл нь одоо байртаа болсон. Тэгээд миний хувьд бол охин дүүдээ би ч одоо доороо ганц охин дүүдээ бол эхэлж төрүүлж одоо байр авч өгөөд тэгээд өөрөө ардаас нь бас ингээд одоо их нэртэй хүслэн те их нэртэй ингээд их нэрийн даад 5 жил амьдарч байгаад дараа нь өөрөө байранд орсон. Тэгтээ шууд ингээд яг жижиг ингээд байранд орчих гэж бодоогүй зүгээр бас ингээд цаг хугацаа зориулаад тэгээд байрыг хэдлах нь өөрөө 2 жил зассан гэж чи бодлоо. Тэгэхээр одоо тэр байрыг яаж гой мөрөөдөл юм шиг ингээд засгүй. Тэгтээ би тэр үед бол алдсан юм шиг санагд. За тэгвэл залуу хүн чинь юмнаас амархан өөдт юм нэрээ. Үнэхээр би тэр байраа 2 жил засчаад тэгчээд одоо ингээ өөдөж байгаа байхгүй. Тэнд одоо яг тэр зассан байдлаас шууд би ерөөсөө хардаа ингэсэн зөв тэр байраа авч байгаа л цаа шалаа сонгох болсон чи ерөөсөө герман шал, цэвэр модон шал бол зөвхөн энэ л эднийх л зарж байгаа байхгүй. Тэнгууд л тухайд би хараар ундаг байсан. Тэгээ шал за манай шал ер нь хэд болох вэ? Тэгэхээр чанартай тийм маш сайн шал. Тэрний юу таалагдсан бэ гэвэл хүүхэд хөл нөцгөө явахад хөл даахгүй гэж байгаа байхгүй. Цэвэр модон шал болохоор. Тэгвэл одоо нэг шахмал энэ пакетын шалууд чи хөл ингээд жаа үйл болохоор дааруулаад байдаг. Тийм болохоор нэг тийм шал гэхээр би за гэл тэгэл шууд тухайд чи харьяар чи 25 сая 27 сая мэйсэн байхгүй. Би 27 сая 500-аар харьяар авчихсан. Гэсэн чи шал маань 27 болно гэхээр би шууд захирлаа дуудчих гэж дуудаад байгаа гот нь шууд өнөө учралж байгаа байхгүй. Тэгэл хамж тухайд бас үнэхээр амар зөрөгтэй байсан. Би энэ харьяарыг 27 ахсаар авсан юм уу? Шалч 27 болж байна. Наад мөнгө алга те. Би машин өгч шууд түр нөгөөд би бичгээр танд хүн амтан байна. Би зохицуулаад ингээд нэр дээр чи шилжүүлээд ингэ чи хүү аа гэж хоёлаа ингэ тихүү гээл. Тэгэл би шалаа шууд тэр шалаа нь ягаал өөрөө заа нэг дугуйтаа олъё гээл. Тэгэл дугууны газар очивол за ингээд ундаг дугуй ингээд угсарч ийн гэж лайвдаал тэгэл жижиг ахтай нэг дугуйт болол. Тэгэл тэр дугуйгаа одоо би одоо хүртэл унаа явж. Сая ингээд харахгүй шиг ингээд унаал ирж байгаа хэвчээ тийм. Тэгээд тийм байх. Тэгэхээр тэр байраа яаж өссөн ойлгомжтой шүү дээ. Тэгээд тэр байрыг маань одоо авахд хамгийн хүчин тэгээд бүх зүйлийг маань одоо Pro Max гэхгүй. Тэр чинь 17 нэмэх 17 араас нь Pro Max. Тэгээд 5 жилийн дараа Pro Max гарсан. Тэгээд 5 жилийн дараа Pro Max-ийн 1-2 дугаар ангийн бас төсөв мөнгө одоо тэр чинь би чинь продюсер болохоор хувь авна шүү дээ. Тэгээд тэр хувь маань бас тэр дайны Pro Max ерөөсөө яг бас нэмэх 17-гийнхаа дайны одоо ашиг олгоход бас олсон. Тийм болохоор тэгээд Pro Max маань бас тийм гоё байрыг маань одоо бас ингэж яасан дотор цэцэл масл гэж би чи ерөөсөө за энэ дуучин болд энэ дуучин Ука байрныхын дотор интерьерийг ямар хүмүүс хийсэн байдгийг л судалж ингэж яваал. Тэгэл энэ хүнээр интерьерийг хийлгэсэн байна. Тэгэхээр интерьерийн зурдаг хүн дээр нь очивол яг бас өөрийгөө бас тэгж бодож штэ. Бас тэрвээ тэд нар тийм байр амьдарч бол би ч гэсэн амьдрна гээл одоо тэр интерьер зурдаг хүнээр нь зуруулаад тэгэл ийм зузаан зураг зурулсан. Тэгээд барилгач дээр нь ороод бүгдэнд нь мантан буз бэршгээ авч өгвөл тамхи татганд нь тамхи өгвөл ундаа авчиж өгвөл дөнгөж тоосгоо тавиад өрөөд байж хат нь за наа чи ийм болно шүү ингэ шиг тэг шүү за мартал санаа ингэ тэгвэ гэж тэгвэжсэн аахгүй бүх зүйл деталь болгон дээр хийжсэн. Зөв тэр байр чинь бүр ингэ тал ногоо ярмагч саяхан л ногоон тал байсан хгүй уг нь бол тэгээ сүүлийн үед зүгээр хэдэн жилийн дотор зүгээр өстой ачиг байрлах хотгонууд яачлаа тэгээд тал байхад нь их нэртэйгээ автобусаар явж чал тал дээр нь бичлэг хийгээл явж илаа. Тэгэл одоо ингэ бодоход сайхан байна. Тэгээд одоо болохоор барай төрөслөд арай хотын төвдөө одоо алалцаж амьдарч байна. Тэгэхгүй бол бас тэнд ингээд жоо байхаар чинь бүр ингээд уулзах хүмүүсээ ингэж бөөгнүүлж байгаа л очин тэгээд
бүр нэг гэрээс ч гармааргүй санагдаад нэг яг тийм болчт юм бэл. Яг нэмэх 17 үс. Тэ. Би нэмэх 17 дээр ингэж бодож зүгтайхаа. За. Бүх ангийн юу магадгүй үдсэн баг. Сүүлд одоо ер нь бол одоо хүртэл Univision Box-тай байт юм байл шүү дээ. Тийм юм л Box-тэй. Би сая харсан. Тэгэхээр чи одоо хүртэл мөнгө олж байгаа бол. Тэгэхээр тэр нөгөө нэг айгүй хүний амьдралтай айгүй ойрхон байгаад байгаа болохоор хүмүүс үзээд. Би эцэг ингээд зарим ангид үзэж яг ингэдэж шүү те. Яг энэ дээр бас нэг ийм арга шиг үзүүлжтэй шүү гэдэг шин те. Ингэдэг болохоор хүмүүс үзээд байгаа юм болов уу гэж боддог. Нөгөө талаараа энэ яг нөгөө нэг зохиолууд нь жижиг ах ингээд хоёртой баг зэрэг халбоотой юу эсвэл яг энэ амьдралаар ингэж явж исэн гэдэг ч юм уу те. Ингээд нэг тиймэрхүү байдлаас бичсэн үү яа. Зохиол дээр нь хоёр оролцоотой байсан. Одоо ч Promax гараад баг 2-3 жил болж байна тий. Тэгэхэд бид тээр сая одоо 17 Promax-ийнхаа орлогыг сайхан ингээл аваад бас бид тээр чи ингээд нөгөө нэг татвар материалын асуудал үршир байсан чи тэр мөрнөөс ингээд төлөө дуусгасан аахгүй. Тэгэхээр одоо ер нь хүртэл ингээд ер нь хүний авдггүй цалинг бол өгч л байна. Тэгэхээр үнэхээр одоо юу гэдэг те айл 17-нд гарсан л цуврал шүү дээ. Тэгэхэд одоо өнөөдөр чи ингээд 25 он тий. Тэгэхээр одоо хэдэн жил болж байна. Үнэхээр хүмүүсийг ингээд яахгүй. Би одоогоор ингээд яагаад ингээд дахиад 17 плюс гэж хийхгүй байгаа юм бэ тий. Одоо ингээд яагаад одоо хоёр яагаад юм хийхгүй юм гэхээр битэрийн үед бол нэг үг хэлэхэд үнэхээр тэр чи нэг англи дотор 3 фантазтай гэдэг болохоор ингээд байгаа бүхнээ ингээд бүр ингээд өгцөө байхгүй. Тэгээ бид тээр найз нөхөд одоо болсон явдал 5 жилийн нэмэх 17 гарсны дараа 5 жилийн дараа Promax гэр тэр хүртэлх хугацаанд ингээд болсон процесс сонин содон хөгжилтийн нийтээ гэсэн бүх зүйлээ л оруулдаг байхгүй. Тэгээ заримдаа бид тээр өөрсдөө тохиолдсон явдлаараа ингээд баяжуулна. Тэгээ заримдаа найз нөхөд ингээл явж байгаа. Бид тээрийн ер нь яадч байсан айл айлынхаа нөөд тархинаас яг гарсан бүх зүйл маань юм. Тэгээ одоо ерөнхийдөө ингээд дууссан байж байна. Гэхдээ яг одоо ингээд бид тэр чинь одоо жилдээ нэг уран бүтээл одоо хийж штэ. Түрүү жил ингээд хэрэмлж жүжигч гээл одоо болохоор in the house 3 гээл явж байна. Тэгээд яадч байсан. Айл маань бас жоохон фантаз сэтгэлгээ сайтай юм шиг байгаа юм. Тэгээд айл нь бас жоохон хичээл зүтгэлтэй юм шиг байгаа. Тэгээд жижиг ах төр бол айгүй гоё хошил яг нэг тун таарна гэдэг шиг тийм л байсан магтаал гэж бодогдсон шүү дээ. Жижиг ах одоо жишээ нь долдоо боролдоо хоёр гэдэг шиг те. Жижиг ах бол шами байлаа гэхэд би ирүү юм те. Жижиг ах одоо нэмэгэн байлаа гэхэд би жоохон махлаг. Одоо л турцсан байгаа болохоос шүү дээ. Би бас нэг 17 плюс ч юм уу те ингэж хийх тул бас таасаа өөрөө хэлжлээ л те. Сэдв тусц гэдэг ч юм уу те. За яг одоо ингэж зүгтаах би ингэж бодож байна. Яг ингээ хошин урлагийн ч юм уу ингээд маш том аюу том мундаг хүмүүс байгаа шүү дээ. Алт үеэс агуулаа те. Яг глобал юу ингээл дараа нөгөө нэг ТV хөтөлийн цомаах. За баг араас нь хоёр юу. Тийм. Баг тэгж орж ирсэн баг те. Яг одоо за та нарын дараа ингээл бас ингээд ах нар байна. За бидний үе ингэж гарч ирж байна те. Энэ үедээ та сэдв үлдээсэн үү? Энэ аюу бас сонирхолтой. Сонирхолтой гэж яг одоо энэ талаар сэдв байгаа юу гэдэг ч юм уу те. Битэрийн үед бол ер нь Монголын бүх онгоо болсон явдал хүчтэй явдал одоо тий түүх одоо сторинуудаар хошуурлыг тэр чигтээ хийцэн байсан. 90 оноос хойш тий 20 30 жил ингээд хийгээд балбаад жилдээ нэг продакшн 3-аас 4 тоглолт хийгээд нэг тоглолт хийсэн тий гэр бүлийн бүх асуудлыг хошуурлахад ялангуяа хэлсэн. Ер нь дууссан. Битэр харин юу үлдсэн байсан бэ гэвэл насан турштай онгоо үлдсэн байсан аахгүй. Тэгээ битэр ч үлдсэн насан турштай онгоог нь хамж аваад тэгээд нэмэх 17 гээд тэр одоо сувгаар тэр 2 дугаар сувгаар ерөөхдөө ингэсэн. Тэгтээ одоо би бол одоо шоу тоглолтуудыг бас ийм болоосоо гэж хүсдэг байхгүй. Одоо stand up ч гарч ирж stand up хийгээл тэгэл жижиг ах бүтээр гарч ирж юм ярьж ийснаа шууд за илүү тайм олчих би үгэн болчихоо. За яасан бэ жаажаага өөзгсөн тэгсэн гэдэг одоо магадгүй гончтойгоо сороочтойгоо тэг яг энэ хувцастайгаа тэг өөзгсөн тэгсэн наа тэтгүүр чинь яагаад та өсдгөө юм бэ гэх тэг гоё ингэ шууд ингээл гоё тэг тэнгууд хүмүүс юм гоё заавалгүй гэрлээ онтраагаа дээл өмсөд торцог тавиад яагаа хөөхаа яагаа гэдэг дандаа имэн аймаа яваал ингэх шаардлагагүй. Гэтэ тэргүй одоо бүх юм одоо маш хурдан болж штэ тий. Бид нар чи одоо дэлхийд нэгдэж байгаа киног ингээл зургатаараа үздэг, гар утсаараа ч үздэг болсон. Бүх юм ийм минимал ийм ойрхон ингээл ийм хялбар болж штэ. Тэгэл
Одоо ийм болоод илүү гоё үстэй. Тэгээ заавал гэрэл унтраагаад хүн гарч ирээд тэрийг зарлах ямар хэрэгтэй. Тэгтээ тэргүй ойлгомжтой юм чи. Тэгэл ийм тал руугаа одоо болох байх гэж бодож байна. Гэтэ ийм гоё шоуг одоо хийхин төлөө би бол одоо бүх зүрх сэтгэлээ өгнө. Бүх зүйлээ дайшлаа гэж бодож байгаа. Зүгээр ихтгэл хэцүү байдаг байхгүй. Эхлэегээл одоо яг та чиг ингээл өрөө түрээслэл ингээл суугаал эхлүүл одоо надад сайхан байна. Тэгээд тэрийг бол чадна гэдэгтэй ч 100% итгэлтэй байна. За тэгвэл ямар ч амжилтсан. Тэр цогтаахыг жүжигчний хувьд ч юм уу те айгу таалагдлаа. За бас цааш та уран бүтээлд амжилттай. Бас энэ даавс 3-ыг DC яд хүлээж шин. Бас та нараас гадна те. За та нарын энэ даавсын 4 тэмдэн шин. Яг тэр хүмүүстэй хоршохоороос яг нэг DC яд хүлээж байна. Дараагийн асуудал цогтаах яаста маш олон хил амдаах болж байна орд. Тийм. Ойрд гэсэн. Одоо тэгтээ баг намжиж гин үү? Ер нь бол ингээд намжаад байна гэж та бодож гин үү одоо? Намжиж штэ одоо ингээд намжиж л байгаа шиг байна одоо. Бүр амар ингээл одоо үгүй хятадтай ирлээ гэсэн мөнгө авсан гэсэн. Одоо ингээд ахна яг ингээд одоо энэ тухайд ерөөхдөө ингээд хүмүүс мэдгүй штэ тий. Зүгээр л би бол одоо ингээд ээжийнхээ тэг өөрийнхөө охин үрийнхаа нэрээр ингээд тэг андгаалъя. Тэг би хинээс ч мөнгө аваагүй. Миний нэг үүлийн үртэй хийсэн ажил бол би бол одоо 20 оны сонгуулаар Сонгинайхан дүргэнд Дүрхт Нямбатар гэдэг хүнтэй 22 удаа хурал дээр хурал гэдэг намын сонгуулийн ажилчин уйдгартай шүү дээ. Тэрэн дээр тэр уйдгартай хурал дээр ингээд сууж байгаа тэр хүмүүсийг хөгжөөх тийм хөтлөх тий одоо уйдсан байгаа тэр хүмүүсийг хөгжөөх тэр ажлыг аваад одоо 100 сая төгрөгийн ажиллахгүй. Би бол нэг арга хэмжээг 3 саяар хөтэлдэг тий ямар арга хэмжээнээс хамаарат тухайн үед бол яг ийм олон арга хэмжээ юм чинь тэгээд нэг дор юм чинь өдөр болгоо юм чинь тэгээд жижиг ахтай хамт юм чинь гээд битэр одоо багцаараа одоо ийм үнийн дүнтэй цалинтай ингэж ажиллаад одоо яасан тэгээд тухайн үед бол улс төрийг ийм амаргүй тийм амир хил ам дагуулсан хүний амьдралаар ингээд тэг ингэж тоглосон. Тэгээд миний амьдралыг ч гэсэн миний гоё залуу насыг ч гэсэн ингээд муухай харахгүй юм муухай хэр толбтой юм муухай түүх болж ингэж үлдсэн би бол тэрэндээ одоо тэр хүнд ингэж ажиллаж явсандаа одоо үнэхээр харамсдаг. Тэгээд тухайн үед бол одоо жижиг ах дээр бол хоорондоо ярилцаад хоёулаа хуулийн хүнд одоо ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр хуулийн талаас хоёулаа эргээд буруудахгүй байх. За тэгээд энэ хүн бол багш хүн байсан юм байна гэдэг. Тухайн үед маш олон одоо улс төрийн одоо санал тавьж хахад тэр хүн дээр нь одоо ажилласан. Бид хоёр одоо юу гэдэг юм өөр одоо хүн нэр дэвшээд ингэж хийсэн бол тэрэндээ бол тедэн төгрөг гэхгүй байх байсан. Тийм одоо чадaltaй, тийм одоо зах зээлийн ханш гэж байгаа шүү дээ. Бид нар чинь ингээл өөртөө ингээ ханш тогтоохгүй шүү. Тэгэл яг тиймэрээ л ажилласан. Харамсалтай нь тэрийг маань одоо 22 оны одоо 12 сарын энэ чагсаал дээр би зүгээр үзэл бодлоо гэсэн төлөө одоо тэрийг маань ингээд нэлцааж 100 саяг авсан аваагүй гэл те ингээд одоо хилэн болдог. Тэрийг бол одоо ингээд үзэж байгаа хүмүүстийг хэлэхэд би тэрийг одоо 20 онд л авсан. 20 оноос хойш би одоо ямар ч намтаа орооцолдож ингээгүй хүрэлцэх ерхийлэгчийн сонгуулийн үед надад одоо тэр байтгаа одоо гой саналуудыг бол тавьж ирсэн. Тэр үедээ ч гэсэн би бол Promax хийгээд яг эд галзчихсан өөрийн гэсэн кино компани байгуулад гоё те яг эд үе маань байсан. Тэгээд тухайн үед бол би бол үнэхээр одоо жишээ авах дээр үед бол ийм хил байхгүй боловсралгүй одоо тийм ийм ерхийлэгчтэй одоо яаж ийм хүнтэй ажиллах юм бэ гэж одоо бодож ирсэн. Манай мангар хар гэдэг шиг л ерөөсөө яг ерхийлэгч бол тэгж бодож ирсэн. Тэгээд харамсалтай нь би бол ерхийлэх хүрсэхийг сонгоогүй. Би бол одоо оюун эрднийг сонгоогүй. Тэгээ би энэ Нямбатрыг хотын дарга болооч гэж би одоо сонгоогүй. Би бол одоо тэгж дугуулаагүй. Би бол сошиал дээр би бол модын болдоо ахыг тий. Тэгээ энэ хүнийг би ингээд хотын дарга болчихвол ямар сайхан бэ гэж одоо сэтгэлээ илэрхийлсэн. Өөр надад одоо бусдаар тийм байхгүй. Харамсалтай нь одоо миний охин дүү юм аа одоо амьдрал бас ингээд муухай гинтийн муухай зүйлийг үлдээсэн. Миний одоо их чиг маань хорьсон. Охин дүүгийн маань шүүх хурал одоо ер нь болоогүй. Тэг ямрынхан шүүх хурал ингээд болоод тэг ямрынхан одоо шүүх хурал болдоггүй. Манай ихч маань 30 хоног хоригдсан. Зөвхөн одоо авилгатай тэмцэх дээр одоо авилга албан тушаалын хуулийг одоо ингэж өөрчлөөд өгөөч тий. Авилга авсан л бол одоо 20 жилээр хордог болгоод өгөөч гэдэг тэр албан үсэлтийг одоо мэрэгжлийн талаас нь
хянсан ихчиг маань ингээд хориод тэг шүүх хурлан болоогүй. Тэгэл энэ дэр бол маш их харамсч явдаг. Тэгээд би бол өөрөө одоо ингээд төрийн эрхийг санаатаагаар авах гэсэн хуультай зохион байгуулсан ингэсэн тэгсэн ингээд маш олон одоо зүйл ингээд тагнуул цагдаагийн ерхий газар, эрүүгийн цагдаа, Сүхбаатар бүр Чингэлтэй эдгээр би одоо ингэж бүх бүтэн цагдаагийн байгууллагуудыг одоо ингэж одоо худлаа хэлье гэж аахгүй шүү дээ. Магаш хэд л наа цагдаагийн газар дуудаж шүү дээ. Тэгээ ингэж би одоо ингэж байцаагдаж явсан. Бас дээрэс нь би бас телевиз сайтуудад одоо хичнээн одоо тухайд би талбай дээр жагсаж явах үед одоо сайтууд маань хичнээн яриа авдаг байсан ч дараа нь эргээд бол намайг бол одоо ингээд одоо эхнэрийгээ зодсон гэдэг ч юм уу тий ингэж хоригдсон гэдэг ч юм уу тэгсэн намайг бол зүгээр хүүхдийн дэргэд арх уусан гэдэг зөрчлийн хэрэгээр 7 хоног хорьсон би бол одоо хизээч одоо ял шийтгэл тийм одоо зүйл ерөөсө тэгж байгаагүй тэгээд миний хувьд бол би эндээ бол маш их одоо харамсч ингэж явдаг бас заримдаа бас эндээ ингэж хитрхи ингэж яхаараа одоо хорсол төрөөд тэгээд бүр ингэж хаамаагүй одоо юу хүмүүсийг бас ингэ үзий ядах гэдэг байхгүй тэгээд энд одоо чухам хин буруутай яах юм одоо би мэдэхгүй одоо наадч байсан хятад одоо элла гэж би одоо хятад гүнж болоод ингэ тоглож явахт намайг бол хятадын ирлиц гэж нэг ч хүн хэлж байгаагүй зүгээр тэр үед бол бүх үзэгчд одоо миний тэр тоглолтын дээр инээжсэн зүгээр талбай дээр гараад ингэж чагсаад тэнд ингээ те 20 хоног ингэж зөвхөн би бол нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах хариуцлага тооц гэдэг үгнээс өөр үг би хэлж байгаагүй талбай дээр би 20 хоногт би яг энэ агуулгаар барьсан би хизээж энэс өөр үг ярьж байгаагүй байхгүй тэгээд надад бол төрийн ордноос бол 17 нэрсийг бол зарлж өгсөн тэр 17 нэрсийг хэний ч хороогүй хин дээр ч арга хэмжээ аваагүй хэнийг торгоогүй байхгүй одоо хүртэл ямар ч арга хэмжээ явуулж байгаа. Тий. Одоо жишээ нь 17 нэрсийн нэгт нь бол Жинко гэж байдаг шүү дээ, тий. Нэгдүгürt шүү дээ. Драфтын нэгээр орж шүү дээ. Нүүрсний хамгийн том улгаач бол тухайн хууль зүйн сайд нь тэгээд эрх баригч намын одоо дарга нь тэгж хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр би бол одоо үнэхээр тэрэнд бол тэр нүүрсний улгаач л хоригдоогүй би л хоригдсан. Тэгээ манай ихч хоригдсан. Миний охин дүүг цагдаагийн газар бол цагдаа нар бол бүр өглөө болтол байцсан миний дүү зүгээр гэртэл байсан. Тэгэхэд миний охин дүүгийг хятад ирлиз гэж газ шахаж ингэж тэг ингэчээд миний охин дүүг тэгж өглөө болтол байцсан би энэ хүмүүстэй үнэхээр гомдож байдаг. Яа тэгвэл чи өртөлгоолсон ээж ингэж тэг хүүхдтэй хүнийг ингэсэн. Би тэр үедээ бол бас өөрөө ингэж юу гэдэг намайг чи ингэ тагнуулаас ингээл энэ янз янзын хүмүүс ч ингээл бас ингээд мөртөө тагнаад ингээд нараас дагаад ингээд айгүй хэцүү байдалтай байлаа л тэр үедээ. Тэгээ одоо бол яг уу одоо тийм цаг үе өнгөрсөн. Тэгтээ ингээд тухайн үеийг эргэн санахад бол тийм байсан. Тэгээ миний охин дүүг бас ингэсэн тэгээ шүүх хурлан болоогүй. Би бас тэгээд Монгол бол би тэгээд ерөөхдөө бас ингээд улирал байцаагдчих явцдаа бол би Монголын цагдаа тагнуул ямар гайхалтай ямар супер зүгээр үнэхээр энэ байтугай хэргийг илрүүлж чадах хэмжээний гэдгийг бол үнэхээр бүр хараас амжгүй байгаа байхгүй. Тэгээ ер нь бол бас би Монголын цагдаа тагнуулыг бол бүр дэлхийд гайхагдсан юм лаглаг хүмүүс байдаг гэж боддог. Угаасаа монголчууд ямар оюуны потенциал сэрэг үлээдэг тийм шүү. Тэгэхээр цагдаа тийм хүмүүс бийж охин дүүгэн маань тэрийг ингэж илрүүлээгүй. Тэгээд би яг хуу цагдаагийн үнэлэхтэй хүн орж ирээд компьютер одоо хяналтын камер хардаг хүнийг гарч исэн гэдэг тэр хүнийг би тэр хүн ярианаас сонсч ирсэн болохоор бас тэгээд жоо янз янзаар боддог байхгүй. Гэхдээ ер нь бол би манай Монголын одоо эрх баригч одоо засгийн газрын хүмүүс өөрсдөө одоо бас маш нарийн одоо хуулийн цорхоогоор одоо мафцсан байдлаар ингэж муухай одоо төрийг авч явдаг юм шиг надад санагдсан. Ягаад гэвэл би одоо нэг чухал юм хэлэхэд би нэг бас ярьж байгаагүй байхгүй. Яах нь танай подкаст дээр чи би нэг удаа хувцсны дэлгүүр ороод реклам тоглох болоод тэгээд надад дандаа л юмудаа өмссөн байдаг байхгүй. Тэгээд тэр рекламд одоо фотолог аваад өмд аваад гарсан байхгүй. Тэгээд фотолог өмд аваад гараад тэгсэн чинь надад болохоор нэг хүн тэгж хэлчихсэн байхгүй. Наад бол чи амар шүү. Янз янзын арга хэрэглэн шүү. Чи энэ дэндээс юм авал дахиад тэрийг хянаад ороод асууж байгаа гэдэг байхгүй. Би энэ дэр бол ухаан маань хөрөхгүй байсан. Тэгээд би ингээл яг тэр үед ингээл бодоол дэнслэл яваадсэн чинь одоо ингээл байс гэл одоо сонгол болохоор л нэг зоригийн хэрэг гэл нэг янз бүрийн бичлэг гараад ирдэг шүү дээ. Ингээл хяналтын камер 2 3 хүн гээл тий. Тэнгуут
яг над шиг адилхан цогтойтой адилхан өндөртэй хүн одоо дээрээс авсан хялтын камер дээрээс яг надтай адилхан малгай өмсөд надтай адилхан хүмүүс цамцтай гуталтай. Тэг яг би чи яг аюул сон би ингээс алхаагаа засч чадаагүй байхгүй. 4 жилийн урлагийн сургууль бүжгийн багшаараа зодуулахад миний алхаа засагдаагүй. Яг би ингээд сони ингээд алхдаг байхгүй. Яг ингээд яг над шиг ингээд алхаж орж ирээд ямар нэгэн гинт үйлдэл үлдээд хар таймыг татах ч юм уу одоо юу гэдэг те ноцтой тийм одоо зүйл үлдээд буцаад яг тэр алхаагаараа тэр малхаагаараа гараад ярьчвал тэгэл цогтой инглээ тэглээгээл зүгээр намайг гүтгэж байгаа гүтгэд яаж гүтгэж исэн бэлээ те тэр шиг ингээд сэвчгэд би зүгээр дуусаа юм байна гэж би бодоод гинт яг тэгж бодонгуудаа нөгөө дэлгүүлэг гүйччихэд биш би яг ийм өмд цамсан авсан те миний дараа яг энэ харьцмаар энэ өмд цамцаг авсан уу гэсэн чинь өө масктай малгайтай нүдэн шилтэй хүн орж ирээд авсан гэж авдаг. Тэгэл би зүгээр яг ингээл ухаалтц би тэгээд ер нь ингээд одоо юу гэдэг юм Монголд одоо засаг төртэй холбоотой ямар нэгэн болоход хаанаас ч юм бэ ингээл нэг бичлэг ингээл цацагддаг те хаанаас ч юм бэ нэг улс төрийн гэр бүлийн хэрүүлэн цацагддаг ч юм уу те бүгдээрээ ингээд үзэн ядуулах нулимх тийм ингээд цацагчдаг учраас би тэрнээс айдаг байхгүй. Тийм учраас Монголын одоо сүүлийн одоо 16 жил одоо сонгуул болгоноор дандаа нөгөө л нэг зоригийн алхахыг ярьдаг тийм дандаа хүмүүсийн гэсэн тэр нэг юм зүрхний тэр юун дээр нэг гэж тоглолт хийдэг байхгүй. Тэгээ энийг магадгүй сэтгэл зүйчд бүр ингээ амар том баг ингээ ажилтдаг юм болоо да гэж одоо нийгмийн сэтгэл зүйх удирдах ингээ шааж удирдах юм болоо гэж бодож байсан. Наадхан дээр чинь бас нэг цогтойх ингэсэн байхгүй. Би ингээд нэг сенсацаар дарна гэдэг юмыг бас их ойлгохдаггүйсэн. Би яг сенсацаар дагаж явж байгаа сэвэн донд би өөрөө өстө комент чаа. Ста муу зүв мөө гэл те. Тэгсэн чи яхаа сая нэг ингэсэн бэл. Яг миний бас танилын хүрээнд болсон зүйл шүү те. Сая нэг та анзаарсан бол сая дүнгийн ажигсаар боллоо шүү. Тэгсэн. Яг тэр үеэр нэг нөхөр ихнэрээс зэрэмдэглээ ярахлаа гэсэн байхгүй те. Тэрийг харсан уу та? Харсан тийм. Тий. Гэхдээ тэгсэн чинь бас миний дагтмын тэгээс яг нэгэн болохоор нэг нь ихнэрээ зодчих юм да гэсэн чинь бас яг ингээд яваалаад үзсэн бас өөр юм байна. Цаанах. Тэр яг ингээд яг нөгөө сенсацаар дараад байгаа нь энэ юм байна гэдгийг би үл мэдсэн. Тэр яг энэ сенсацаар дараад байгаа юмд бас манай арт хүн бас яг жоо ингээд юмд хамгийн гол шүүлтүүртэй хандаарай гэж үсмээр энэ. Юу ингээд шууд тэгээ бас нэг юм нахаа. Ингээд нэг хүний ингээд бичлэг ч юм уу зураг юм явж илаа. Манайхан бүр яг юм юмсан. Хамгийн ихний 3 хүн зогтооч гоё шүү гэх юм. Таны зураг явуул. Зогтоос гоё мундаг залуу шүү. Гоё жүжиглдэг шүү гэвэл дараагийн зогтоо гоё явууч. Та анзаарсан байж маа. Тэсэн чинь хамгийн ихний үнэн энэ мөстэй ингэдэг гэд хэлжвэл тэр даяараа. Тэд нэг өөрсдийн үзэл бодол хүү гэх юм уу? Эсвэл маасын ингэ сэтгүүгээр явд юм уу гэх юм уу? Бас яг ийм юм дээр манайхаас жоохон шүүлтүүртэй ханддаг болмоор байгаа шүү. За тийм шүү дээ. Чимээгүй л ажиллаж байгаа байхгүй. Ахын одоо энэ тал дээр бол Монголд нөхөр нь одоо эхнэрээ зодох бол ингээл пүү па гэж байгаа боловч энэ хаасаагүй л байдаг. Энэ тийм одоо тийм гайхмаар тийм зүйл биш. Энийг бол зүгээр яг үзэж байгаа олон ээжүүд угаасаа мэдж байгаа зөндөл хардаг. Ингээд Монголд ч яагаад энийг яг сайн мэдж байгааг бол ах нь бол яг нөгөө нэг гендерийн үндэсний хороо буюу яг тэрний одоо илч болж ирсэн аахгүй. Тэр чинь одоо бас мэдээж судалгаатай одоо их нэртэй одоо гар үрж ирсэн агсан тавьдаг хүн л одоо гендерийн одоо тийм илч болно гэж байхгүй. Би одоо тэр чинь хууль зүйн яам болон бас гендерийн холбоо гэдэг үл үндэсний хороочлоо бас том байгууллага шүү дээ. Дэлхийн одоо тийм байгууллага. Тэгэхэд бол тэнд бол бүр одоо байнгын одоо хүчирхийлэл байдаг одоо мянган эмэгтэй байдаг гэдэг тийм судалгаа тоо байр байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол тийм одоо гайгаад ах зүйл биш. Угаасаа тэргүй ингээд байждаг. Тэгэхээр манайхан ч гэсэн тэрэн дээр одоо пүү па нэтрэ гэдэг чинь яг нийгмийн асуудал бидний одоо эмзэглэх асуудал учраас тэрийг тэр хулгайч нар амар мэдчихэж байгаа байхгүй тийм. Энийг ингээл одоо нийгмээрээ ингэн гэдгийг одоо яг тэр яг яалчгүй тэр зүрх сэтгэлд нь хүрсэн байгаа учраас тийм. Тэгэхээс бол одоо ямар нэг юмд манайхан одоо гоё төрүүлж дууртгаал болох хэрэгтэй. Тийм. Төрүүлж дуурахгүй. Яаж ч үсэн ингээд ямар нэг мэдээлэлт нэг шүүлтүүртэй ханддгүй маа гэхэд
юм чинь нэг цаг хугацаатай байдаг шүү дээ. Ингээд одоо боловч бултаан гэдэг шүү дээ. Боловч бултаан. Одоо жишээ нь муу юм чинь ингээд мянга нуугаад угаасаа л их гараад идэг байхгүй тийм мэддэг л байхгүй тийм. Тэгэхээр сайхан 50 сайхан одоо байж ажиглаад одоо байжсэн дээр шүү дээ. Сошиал орчинд бол тийм шүүлтүртэй тийм. За хоёлоос баах юм шиг. Би тэгтээ зүгтайхаа. За ер нь бас үзэгчдийн нууцлаар энэ нэг подкаст эхэлчихэд нэг ус төрмөр яриад харин тийм ээ. Өвний амьдрал яриад байгаа юм уу те. Өстө уучлаарай. Иймэрхүү юм ярихыг хүссэнгүй. Гэхдээ бас зогтойгдсан бас нэг үг хэлхий гэсэн юм байсан бахаа гэж бодож байна. Тэгээд энэ үднээс бас жоохон дурдлаа. Одоо уушаал өөр юм ярьж зүгтайх. Бас манай подкастын ивент итгэгчээр хаа бас ерөнхий ивент итгэгчээр Sweet Business компани за компот ер нь бол манай монголчууд бол манай компотыг бол маш сайн мэднэ. За тэгээд бас нэг энэ дээр тайлбарлахад хаа компотны хувьд нөгөө нэг сахар гэж байдаг шүү дээ. Сахар орлуулагч гэж байдаг. Одоо жимсний сахар гэдэг талаар сонсч байсан уу? Ер нь одоо чи ер нь хүн болгол тийм болцсон шүү дээ. Нөгөө нэг эко хүнс тийм болохоор нөгөө сахар ер нь бол хор гэдгийг бол ойлгож байгаа шүү дээ. Тийм болохоор байгалийн гэдэг талаас нь бол аюу хэрэгэлдэг болсон шүү дээ. Би бол одоо сахар йота аваагүй хэдэн жилч болсон тийм. Зөв. Жимсний сахар гэдэг нь би бас явахтай бас байгалийн гэж бодлоо. Гэтэ сахар шүү. Энэ ийм учиртай. Одоо энэ нөгөө одоо жишээ нь компотонд орж байгаа энэ жимснүүдийг ашиглах боломжгүй. Одоо энэ ингээд харангууд аюу гой үзэлцгнүүд байна тийм. Ашиглах боломжгүй жимснүүд байгаа шүү дээ. Компотонд оруулах боломж жоохон царай муутай гэсэн үг. Тэр жимснүүдийг тэр жимснээс үйлдвэрийг гаргаж авдаг, үйлдвэрээр гаргаж авдаг. Тим сахарыг жимсний сахар гэдэг юм. Тэгээд яг энэ жимсний сахар гаргаж авах нь яг тийм хатаах процесстэй. Тэгээд тийм гаргаж авдаг бас юм Sweet компот байгаа. Тэгээд компот манаас энэ жилээс нөгөө Sweet гэдэг бас брэнд үүсгэж байгаа юм байна лээ тийм. Sweet-ийн компот таас амсаж үзээрэй. Тэгээд мөн бас нөгөө нэг пампан чипс гэдэг. Одоо яг энэ үйлдвэр нь адилхан баггүй дээ. Одоо манай компани оруулж ирж байгаа пампан чипс байгаа шүү. Тэгээд таас плюс тань төсөлд нь бас дээжүүдээс нь бэлгэлнэ. За. Яг улс төр мөр баах юм ярьжлаа. За зөвхөн сая та подкаст их нь ярьж илээ. Тах нь ингээд яг тухайд ингээд байр авчаад одоо ингээд өөдцсөн гэдэг ч юм уу те. Та гэхдээ эргэтүү нэг ийм юм шиг байгаа. Өөрөө ингээд баярлахаас илүү эхнэрээ баярлуулах гэдэг те. Хүүхдүүдэд баярлуулах гэдэг те. Тэгээ яагаад ч зүгээр нэг эхнэртэй би ингээд чадсан гэдгийг харуулах гэдэг ч юм уу те. Их тийм юм байсан уу те. Байлгүй байх те. Ерөөсөө бүх зүйл ерөөсөө л ихнэр хөвтрүүл одоо чиглэлдэг. Би хан ингээ яагаад нөхдөд байж байгаа юм те. Улаанбаатар ямар хорт утаатай байлаа. Тэгэл нөхдөд арай гайгүй байхгүй. Тийм үстэй яармаг тийш. Тэгэл тэнд баг охин маань одоо хөвлөдэй байсан. Тэгээд яажсан охиноо би тэгээ цэвэр агаарт амьдрууллаа. Нэг хөрх овоо болох тий 3-4 нас болтол энд одоо тэнд сайхан амьдрнаа гэсэн. Тэгэл яг тэр чинь богдуулынхаа тэр арай нэг эко тэгээд хотоос зайдуу тийш яг баятайхан байхгүй. Тэгэл охиноо ч гэсэн овоо болгоод тэгээ одоо бол үнэхээр амьдралын шаардлагаар стажик одоо 17 буцаад хиймэл санагдаж шүү дээ. Гарааж тэгээд өөр кинотоо. Тэгээ одоо бол хотын төвдөө ингээд байраа түрээслээд түрээсээрээ бас байр түрээслээд ингээд амьдарч байна. Зөвхөн нэг нэвтрүүлгийн нэг 3 асуултыг нэг уламжлуулах асуудаг. За асуух гээд одоо яг энэ нэвтрүүлгээс дараагийн зочд манаас яг энэ асуултаас бэлдэж байгаа гоё хариулъя гэж хүсэж байна. За баярлаа ухаарлаа уучлаарай гэдэг асуулт байгаа шүү. Тэгээд хамгийн танд одоо хүртэл нэг баярлаа гэж хэлж чаддгүй. Надад боломж олдвол энэ хүнд л баярлаа гэж хэлсэн гэдэг ч юм те. Гэдэг та боломжийг танд олгож байгаа. Яг энэ дээр л амар баярлсан шүү. Баярлаа тий. Баярлаа. Надад Солонгост миний нэг хур ах байдаг байхгүй. Тэгээд ах нь багтаа болохоор нэг шүлэг бичдэг. Нөгөө ах маань болохоор аймгийн хүүхдийн зөвлөлийн дарга бас ингээд муу адил шүлэг бичдэг. Тэгээд ах болохоор ахлах насндаа төрүүлнэ. Би болохоор дунд наснаа төрүүлчин. Тэгээд бид тээр цуг улсын аврагт одоо цуг ингээд богоноор цуг ингээд явж исэн ах маань байдаг. Тэгээд ах маань
надад ингээд юу гэдэг эд материалаар ингээд туслаагүй ч гэсэн нүдэнд одоо харагдахгүй байдаг те тэр зүйлээр тусалсан байхгүй. Тэр нь юу гэвэл яг нэг уран зориг одоо ухааныг маань гоё тэлж өгсөн, амьдралыг маань ингээд харах үнцгийг маань ингээд өөр болгож өгсөн. Тэгээд хас айгуу гоё тийм би юу авдаг юу лээ одоо инспирэшн байцтай мотивашн те. Тэгээ авдаг. Тэгээд тэр Санжжавын ууган баяр гэдэг одоо Солонгост байдаг ахтаал баярлаа гэж л дээ. Манай ах болохоор тэгжсэн байхгүй намайг ингээд хан болохоор тэр үед болохоор уулын орой дээр содороо шиг 3 амтаг гэрт амьдарч байсан байхгүй. Тэр үедээ бол бас ингээд жүжигчин болцсон байсан. Продакшнд ажиллаж исэн. Нэмэх хандлага гараагүй. Гэхдээ амьдралын жүжигчнээр ажиллаад ихсэн гэсэн үг. Амьдралын бас тэмцтэй одоо юу гэдэг цалин орлого муутай ганц би тий тэгэл охинд ингээд сайн болцсон. Тэг ирээдүгөө гоёр төсөлдөг. Тийм үед ах маань надад хэлжсэн бохгүй. Далайн сувд ингээд яаж бий болдг мэдхүү гэсэн аахгүй мэдгүй л юм ч тэгсэн. Нөгөө нэг далайн хисаа гэдэг нөгөө далайн гүндх нөгөө шороо илс тэр маш жижиг юм ширэхгүйд далайн хисааг амар өвтгдөг гинэ. Завсраар нь ороод тэгээд тэр өвдөлтөнд одоо өвдөж шаналж одоо тэр хисаа гэдэг юм чи одоо амьд зүйл шүү дээ, амьтаа зүйл шүү дээ. Тэгмээ тэр ингээд өвдөж жагаад тэр ялгарч байгаа зүйл нь эцэстээ ингээд сууд болдог гинэ. Одоо эмэгтэй хүний хамгийн намдын чамин одоо зүйлд эрдэнийн чулуу болдог гинэ. Тэгэхээр надад бас тэгсэн байхгүй. Миний дүү ингээд аав ээжигээ алдаад тэгээд охин дүүгээ ингээд тэ авч яваад ингээд энэ амьдралыг гэж ягараа. Тэгээд чиний үзэж туулсан зовлон бүхэн ч одоо ингээд чамд эргээд гоё амьдралыг чи маш гоё том эрдэнэ одоо юу болноо гэжсэн байхгүй. Тэгэл яг надад бол яг тэгэл санагдсан. Яа тэгвэл яг тухайн үед бол залуучууд үүсэл тэг байртай болох юмсан тэг унаатай болох юмсан сайхан тэг ханижилтэй болох юмсан гоё хүүхдтэй болох юмсан тэр бүгд маань ингээд бүгд гоё биелсэн. Тэгээд тэр ахыгаа үгэнд одоо Солонгост байгаа. Тэг одоо Солонгост байгаа. Сая энэ давс 3 кинонда ахыгаа одоо тусгайлан бүр уулз найруулагчтайгаа ярьж ингэж тоглоулъя л да гэж ахыгаа тоглуулсан. Тэгээд тэг ах маань болохоор бас нүүрсний чагсаалын 44 их найд гэсэн чи би нөө их найд гэдэг юмыг мэдэхгүй. Тийм тоо мэдэхгүй байсан чинь тэр сошиал дээр хамгийн анх тэр тоог ийм хэмжээний мөнгө шүү гэдгийг сошиал дээр хамгийн анх хэлсэн гэдэг байхгүй. За тэрийг би ингээд ахыхаа тэр бичлэгийг үзчихээд тэрийг харамсалтай нь олон үзег үлдээ би ширлэж нэмэр байхгүй юм чи ер нь бол манайхан тиймстэй яг одоо сонсох ёстой зүйлээ сонсч чаддгүй. Харин хаасаагүй байдаг шар мэдээ авгаан хүүхэн салсан зодсон нүдсэн тийм хагтсан алсан ядсан тийм л юм манайхан чинь шуурдаг тийм. Тэгээ ах юм маань 44 их найдын тухай тэр хэлсэн тэр видеоноос үзэл би ерөөсөө шууд нэрсийг зарлал хариуцлага тооц гэдэг талбаар иржсэн байхгүй. Тэгээ тэр надаас өөр хүн байсан бол нэг өдөр чагсаал болох байсан баг. Магадгүй нэг хэсгэн зураг байгаал тэгэл заа бас яаж ч дуугаа ингээд дуу хоолой үргэлжлээ шүү дээ би гэл явах байсан баг. Тэр л ах юм маань тэр бичлэг л намайг ингээд маш олон хоног ингээд намайг тэгсэн баг та. Гэхдээ би энэ бол ингээд заавалчгүй миний үзэж туулах хэвээр юм байсан болов гэж бодоод шүү дээ. Хүн үзэж туулах хэвээр юм л үзэж туулж байгаа хта. Тийм болохоор энэ тухайд бол ах нь л тэгж боддог. Энэ ахтай бол ерөөсөө яг үнэхээр яг баярлаа гэж надад хэлэх хэвээр юм байна. Маш олон зүйл төр надад ингээд зааж үйлдэлээрээ үгээрээ гэж ухааруулдаг. Яг ингээд уулзаад ярихаар бүр шүлэг шиг ярьдаг тийм хүн байдаг байхгүй. Яг баярлаа гэдэг үгийг бид нараас хэлж чаддаг те. Одоо юунес үйл үед чаддаг болж байна. Бас ингээд хэлээд хэцүү үе гэж бас байдаг те. Тэгвэл цогтойхоо хамгийн одоо яг одоо хүртэл ингээд уучлаарай гэдэг үгийг хэлье гэж бодоод те. Хэлж чаддгүй. Эсвэл одоо хэлгээд оройтсон ч юм уу те. Яг энэ боломжийг бас танд олгож байгаа шүү. Одоо ах нь
хүн ингээл одоо аавыг алдах бол над тиймч одоо амар байгаагүй хүүхдлээсэн тэгэл ээж байгаа болохоор эрэгтэй хүүхд бол бүх зүйл идэх байхгүй тий. Тэгэл арай ээжигээ алдах бол ерөөсөө яг ингээл хүн эрэгтэй хүн бол ялангуяа хорвоо дээр яг өөрийг нь гэх ямар ч хүн байхгүй байх үед бол айгүй хэцүү шүү дээ. Таашгүй шүү дээ. Бүр ингээд сөхөрдөг байхгүй. Тэгээ яг хөө би ахын тэгэл ээжтэй л одоо амьд сэрүүн байх үед нь тэхгүй явтал гэж боддоо шүү дээ. Би одоо жишээ нь ээжигээд нэг манай ээж маань одоо аавыг мөн өдөрсөөс айгүй ингээл бор дарсан ороод ингээл сайн Джон Стиглин тэгээд дутуул байсан юм шиг. Тэгэл хөөх юм. Тэр үедээ тэгэл хөөх юм уу ээжигээ тэгэл тэр тэргүй ажил хийдэггүй ингээ мөнгөхүүг нь мэдсээр ээж ижил ингээл оюутан багтаа би бол өстой Улаанбаатарт хамгийн хэм зардлаар амьдарч байна. 10,000 төгрөг явуулаач 20,000 төгрөг явуулаач гэлээ ингээл хэлтүүс тэрэндээ өстой амар харамсдаг шүү дээ. Тэгэл ээжигээ хөөх юм маа ээж хүүхд рүү мөнгө явуулах гээд ус ингээл яажсэн болт нэг ажил хийдгүү орлогогүй юм чи одоо яах юм тэг хүнээс гуух юм уу тэгэл тэр үедээ яах гэж чигээ одоо тэгж зовоодаг гэсэн бол одоо тэгэл ингээл залуу хүмүүс чинь ингээл эцэгтэй яаж гарч тэгэл хүүхдийн эрхэн ингээ халдаалт тэгэл чи ээжигээ ингэж ингэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгэл дугаал тэгэл тэгтэл амар ингээл яадаг байхгүй. Ойлгохгүй байхгүй. Тэгэл энийг яг ямар хүн ойлгоогүй бол яг ихийг алдчихж л ойлгодог байхгүй. Тэнгүүд ихийг заавал алдчихж ойлгож ирснээс ихийг алдахгүй байхдаа энийг яаж игээд ойлгочвол энэ бол бас ингээл амьдрал байхгүй тий. Ах нь бол яг тэрэн дээр бол одоо ээжтэй л зориулах байсан да. Угаасаа л ах нь ээжигээл гэж бодож тэгэж яадаг. Тэгээд миний ээж болохоор тийм амар гоё одоо юу гэдэг одоо манай ээж бол ингээд Улаанбаатарт ингээд амьдрал хангалттай одоо телевизийн нэвтрүүлэгч хүмүүс байхгүй. Дархан хотын анхны телевизийн нэвтрүүлэгч. Тэгээд Дархан хотын Алтууд наадмын айгүй олон удаагийн авраг Алтууд наадам төрүүлбэл болор цомд ордог байхгүй. Болор цомд орвол манай ээж одоо маш тийм царайлаг гоё бүсгүй байсан. Тэгээд баахан 60-тай ингээл хүмүүс одоо гэр бүлтэй байхад л одоо ингээл ээжийг харах гэж ингээ очрлоод бэждэг байсан. Бас шүлэг бичдэг. Тэгээд олон дээд сургууль төгссөн. Тэгэл айгүй мундаг хүмүүс. Тэгэл яг хоо ээж маань юм гоё тайван сайхан амьдрахыг хүссэн. Тэгээд тийм манай ээж маань тийм шунал хүмүүс байхгүй. Одоо шунал одоо моторгүй гэсэн үг. Тэгэл байгаа зүйлтэй л ханждаг. Тэгэл ерөөсөө орчлон дээр охин хүү хоёртой. Тэгэл охин хүүгээ гаргаал. Тэгэл ерөөсөө ханжиж байгаа байхгүй. Тэгээд миний ээж юм бас нэг юм болохоор хитрхи одоо юм сайн хүн чинь ингээд одоо юу гэдэг хүнд үгүй гэж л чадахгүй. Тэгээд хүн болгоо нэг телевизийн бидэнд явахаараа нэг зурглаачаа зургийг авахлахын тулд зурглаачийн өмнөр орж хундагтай юм уудаг ч юм уу те ингээл тэгэл ингэж явсаар гал ингээл бор дарсанд одоо жоохон ингээд талгаагаа мэдүүлсэн юм байна даа л гэж бодож авдаг шүү дээ. Тэгээд ээжийнхээ тухайд бол ингээл бодохоор ингээл надад бол ингээ гоё идэг. Тэгээд яг харамсалтай ингээд хорвоо ингээл тэ тэнгэр ингээл ээжийг маань ингээд арай эрт автсан ч юм уу гэж яг боддог. Гэхдээ одоо ингээд би ингээл охин хүүхэдтэй тэгээ хоёр хүүтэй тэгээ эхнэртэй тэ эхнэр маань бас ингээд одоо миний мэдхийн би яг ингээд зүгээр миний мэдхийн эргэн тойрны ерөөсөө би бас өстө мянган охид бүсгүүчүүдтэй ингээд одоо уулзч ярилцч ингэж явсан. Би бол ийм гоё сайхан сэтгэлтэй одоо охинтой тэ гэр бүл болоод ингээд суусандаа үнэхээр баярлж одоо тэр үнэхээр гоё сайхан сэтгэлтэй. Яг ээж хүн эрэгтэй хүн ээж чинь тэгж л бас ер нь бол ээжигээ хүнд татагдчих гээд байгаа бас. Эрэгтэй хүн угаасаа тэгдэм шүү. Яг тэгдэм шүү. Ээжигээ ингээ бодоод тэгээ харьцуулт хийгээ явдаг шүү. Хөөхөн амтд чаас тэгээ эхнэрийгээ аашиг би хараад чинь да. Яарсан тэгээд эхнэр нь угаасаа одоо мэдээж таны ээжүүд байгаа. Охин чинь байгаа. Мэдээж ээж нас таныг үргэлж хараад одоо танаар бахархаж байгаа хаа. За тэгээд хамгийн 3 дахь асуулт нь болохоор зөвхөн яг одоо бас өдөртөлтэй амьдралаа тийм. Янз бүр ингээ амьдж үзлээ.
энэ дээр ахын сте яг энийг л ухаарлаа. Та яг тийм хөгшүүн биш вэ? Та залуу хүн тий. Тэгээ ахын сте яг энийг л ухаарлаа гэдэг юм байна. За нэг ингээл нэмэлчээ. Ер нь одоо юу гэдэг би ингээл нэмэх 17 гараад гэдэг нэг өдрийн дотор л ингээл айгу олон төл болсон. Намайг ер нь манай урлагийнх нь гэдэг байхгүй айгу хурдан гэдэг. Одоо нэг зовоогүй айгу ингээд одоолсон шүү гэлтэй байхгүй. Тэгээд энэ хугацаанд чинь ингээл юу гэдэг цогтоо чи шүү те. Чилс та фан шүү чамаа хараад ингэж үрч шүү чилс та хамгийн лайк шүү супер шүү гэл одоо дарс задлах юм зөндөө байна шүү дээ ууж идэх те. Тэнгууд одоо дарс уухаарч одоо мэдээж эн чинь нөгөө тархин суц нарийсаа тэрний хүний нөгөө нэг юм жаргалтай болгодог одоо юу үйлчлэн шүү дээ одоо те. Цусны эргэлт цусны эргэлттэй ингээд амьсгаа тавцаад бүх зүйл цээж хялбар багтаа. Тэгээд илүү гүн рүүгээ ороод ингээд нөө гой сайхан байх одоо тэр таашаал авах тэр зүйл нь бол мэдээж ингээд өгж байгаа учраас маргааш нь тэрнийхээ одоо хариу тий нөгөө үлийн үрийн тойрог гэдэг шиг маргааш нь одоо зовж шаарддаг шүү дээ тий. Тийм болохоор яг нөгөө нэг хитий чинээ их сайхан байна төдий чинээ ингээд зовх нь ингээд ойлгомжтой байдаг учраас тэгээд харьтаарс гэдэг зүйл нь бити толгоогоо мэдүүлээрээ гэж хэлээ. Би бол одоо өөрийгөө одоо мэдүүлсэн гэж хэлэхгүй. Тэгтээ ингээд гой тааруулж хүртэж гой ингэж ухаалаг байхыг хүсэж чинь тэгээд зөв нүдэн дээр ингээд лаглаг гой ах эгч нар маань ингээд нэг хачин шилтэй юм даруулчихад байгаа болохоор тий амьдралаа алдаад тэгээд энийг ууснараа хизээч одоо ингээд нэг асуудлаа шийдэж чадахгүй шүү. Асуудал жуулан л хүндрэн шүү тий. Тэгэл дүүнер хэрвээ миний үгэнд орох юм бол тэгэл тэр нэг юмнаас хол байхгүй. Тэгээ ер нь гэхдээ одоо хол болцсон билээ. Тэ? Бас хайцсан тий. Залуучсан бас гайгүй байлчна уу. За тэгээд яг подкастын бас өндөрлөг цаг болж байна тий. Бас хэлжүүлэг маань метражтай байгаа. Тэгээд зүгтах яг подкастын төлөвлөсөл танд бас за нэг мэдээж за би нэг подкастт өргөдөж чинь за би нэг юм ярина. Энэ боломж надад олдоосай гэж юм уу те бас дотор бодсон байж магадгүй. Хэрвээ яг тэгж ярих хэрэгтэй юм байсан бол бас танд сүүл хийсгийг танд үлдээ. Гоо одоо юу ч яах вэ би ахын тэгээ нуугаал ингээд идэггүй тэгэл ил цагаан охин байдаг те хэлмээр байгаа шууд стори гэж хэлчихсэн шүү дээ. Бүр ингээд бүр яаралтай хэлэхээр бол лайв хийж байна. Тэгээд нэвтрүүлэг дайныг үзчихдэг болохоор тэгэл одоо тэгэл бүгдээрээ гоё те хаана гоё тэг ухаантай юм нэг юм хариуцлагатай байцгаая тэгээд өөрөө хэлэх үү за тэгэл миний ерөөсөө жүжигчний тал дээр бол ингээд туркуудтай би ингээд хамтарч кино тоглож байсан гол дүр тэгээд яаж яхад бол тэр олон гадаад жүжигчд бол намайг ингээд бас ингээд сайн байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би бол хилтэй байсан бол одоо ингээд шууд ингээд гадагшаа зах зээл гарах чинь тэгээд даанч хэлэхгүй тэгээд энийг маань битээ давтаараа тэргүү бид нар ч одоо тэг удмаасаа тэг өвдөцөөсөө маш гоё юм ген өндөртэй юм тэг Азийн еврейчүүд тийм болохоор хэдүүлээ тэг тэр хэл сурах мурах тэр бид хэдий одоо алдаан дээрээс та хэд өөртөө алдсан мэт гоё ойлгоод ингээ очивол одоо залуус дүүнэр маань бүр хаалахаар байна шүү дээ. Тэгээд хэдүүлээ одоо энэ төр зэсэг маань одоо ингээ авилгалын юугаараа ч одоо хэдэн байр ухарчлаа, ардчлаараа ч хэдэн ухарчлаа. Хитагаараа хэлж байна тий. Хэвлийн эрхчлөөгөөрөө ч одоо хэд ухарчлаа юм улс орн бас хэцүү болж шүү. Одоо 20 30 жилийн дараа хэд яг өвөр Монголын араас орчих вэ л гэж бодож ш. Тэгэл дүүнэртэй найд чинь тэгэл хэдүүлээ хариуцлагатай байх шүү. Та нарын тий бидний үр хөвгтүүч гэсэн үлдэх учраас тэгээ та нар маань бас үлдэх учраас тий наавч явах учраас тэгэж одоо тийм хоёрын хооронд одоо хүнд худалдагдаж тий хогийн новшид одоо бүсэд болоод хизээч одоо дэмжиж ингэж явахгүй. Тэгээд хэрвээ тийм явж байгаа хүн амтан байвал бас тэрийг нь хазаарлах чи болооч та болооч та ичээч гэд шууд хэлчих зүрх зоригч байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа хичээцгээ. Тэгээд дүүнер маань бас мундаг байгаа шүү. Тэгээд арих дарс болоод хар тамхи гэдэг зүйл бол
бүр болоороо бас янз янзын хүмүүсээс сонсоход ер нь Монгол ус живцэн гэж яриад гэлээ шүү. За баярлалаа. Тэгээд SV подкастын хамгийн анхны дугаар маш гоё сонирхолтой болж өнгөрлөө гэж бодож байна. Тэгээд цогтойх надад өөрөө нэг подкастын өмнө хэлжсэн би бас асуусан л та. Аха ярьж болохгүй юм байгаа юу? Эсвэл энэ тал дээр ойлаа сэдв зохиулмаар гойж болноо гэж асуусан чи окей надад ямар ч тийм байхгүй. Чөлөөдөө сайхан ярилцгаа гэсэн. Тэгээд маш чөлөөдөө сайхан ярилцсан баярлалаа хаа. За тэгээд юу бас мэдээж подкаст гэж удаа гарын бэлгтэй байна. Яасан хүн хэлэх юм. Тэгээ энэ жоо хүн бисээ баг одоо босч байгаа. Энэ хаха аюу гоё тааранд орох шүү. SV гэдэг одоо манай сая SV компанитай танилцуулсантай адилхан одоо брендинг бүтээгдэхүүнүүд хийж байгаа. Манай компани гарын бэлгтэй байна. За мэдээж нөө SV Rice за энэ бас нэг яг Japanica дээд сортын бодоо. Та бас их нэртэй өгөөд хэрэглээд үзье. За тэгээд мэдээж компаниуд бас байна. За тэгээд саний нөтрүүс Rice Cracker байна. За компаниуд манд бол маш олон зүйлээс хаалгатай байгаа. За тэгээд мэдээж бас нэг juice байна. За chips маань. Тэгээд манай компани яг брэнд бүтээгдэхүүнүүд болохоор тэгээд бас хэрэглээд үзэр яг энэ торонд нь бас би аягүй дуртай би бас нэг манай имэнерийн ийм бэлгэнд аягүй дуртай байж тээ энэ торонд те тэгээд торын байн өглөө аваад гарч өндөг талхаа суу аваад нэг өглөө бол гардаг шүү дээ тий тор морч 50 байхаа болцсон биз дээ юу 200 254 өглөө бол гарч байгаа энийг л барай гарч байгаа шүү тий шүү баярлалаа за тэгээд подкасттай хамт байсанд баярлалаа тэгээд цогтой ахтаа бас баярлалаа. Тэгээ дараагийн зочноор дараагийн өдөр маш гоё сэдвээр уулзцгаая. Баярлалаа.